бас хууль зөрчлөө гэж ярьж байна л да. Хуралдаан даргалсан тухайд байнгын хорооны даргын эзгүүд тухайн байнгын хорооны гишүүдээс даргалаад хуралддаг. Яг энэ зарчмын дагуу явсан төрийн хурлын дарган дээр ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй гэд хэлсэн. Завсрал хөссөн завсрал өгсөө. 2012 оны 7 сараас өмнө бол хугацаагүй завсрал авдаг байсан. Одоо ардчилсан намын бүлэг, ардчилсан нам олонх байхдаа хугацаагүй завсрал авдаг асуудлыг 5 хоногийн хугацаатай болгосон. Яг энэнийхээ дагуу хуулийн дагуу Эрдэнэ дарга 5 хоногийн завсралах хүссэн. За энэ завсралыг өгөхдөө би 30 минутын хугацаанд завсрал өгсөн. Энэ бас л хуулийн дагуу 30 минутын хугацаанд завсрал өгсөн. Энэ хуулийг хэн санаачилсан? Батбаяр гишүүн санаачилсан. Өнөөдөр та бүхэн уншаад өгч улсын хурлын дэгийн чуулганы хурлын дэгийн тухай хуулийн 4-ийн 6-ад өнгөрсөн 5 сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4-ийн 6-ад хэсэгт хуулиар шийдвэрлэх хугацааг тусгаалan заасан асуудлаар нам эвслийн бүлэг завсрал авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсралын хугацааг тогтооно гэж 3 дахь өгүүлбэр нэмсвэ гэсэн. 12 он завсрал 5 хоногийн хугацаатай болсон 16 оны 5 сард хуралдаан даргалагч хуульд нийцүүлж хуулиар тогтоосон хугацаатай асуудлыг үзэмжээрээ шийдэж болно гэж оруулсан байгаа. Монгол банкны ерөнхийлөгчийг томилох асуудлаас хуулийн хугацаатай хуулиар улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн би бас заалтыг та бүхэнд уншаад танилцуулчих гэж бодож байна. 45-ын 2 нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал холбогдох байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухайд тогтоол батлагдсан тооцогдсон энэ асуудлыг 7 хоногийн дотор хуулиар хэлцэх ёстойг заасан байгаа. Монгол банкны ерөнхийлөгч бол маш хариуцлагатай албан тушаалаа. Өнөөдөр мөнгөний бодлого маань хэрэгжиж явах ёстой. Инфляц, валютын ханш, валютын нөөц, арилжааны банкуд гэдээ маш эмзэг олон асуудал байж байгаа. Хуулиар 7 хоногийн дотор ажлын 5 хоног шийднэ гэсэн хуулийн хугацаатай өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгч маань чөлөөлөгдөн ажлаасаа чөлөөлөгдөгээд өргөдлөө өгсөн байна. Тийм болохоор 1 хоног, 1 минут, 1 хоромж алдаж болохгүй Монгол банкны ерөнхийлөгчийг бид нэр шинэ ерөнхийлөгч томилох ёстой. Энэ дагуу ийм шаардлага, нөхцөл байдал хуулийн заалт байсан учраас энэ хуулийн дагуу асуудлыг сая байнгын хороогоор шийдсэн. Өөрөөр хэлэх юм бол 12 оны 7 сард 5 хоногийн завсрал хугацаатай болсон. 16 оны 5 сард мөн л одоо ардсан нам олох багтаал баталсан шүү дээ. Хуулиар тогтоосон хугацаатай болвол тэр хугацаанд дотор нь багтааж асуудлыг шийдэхин тулд хуралдаан даргалагч завсралын хугацааг өөрөө тогтооно гэж заасан. Энэний дагуу хуулийн дагуу 30 минутын завсрал өгсөн. Ийм л процесс болсон. Тийм учраас ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг бас хэлхэн зүг байхаа гэж бодож байна.